Голланд банкны менторшип хөтөлбөр нь хэрэгжээд манай байгууллага дээр хэрэгжээд 2 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бидэд байгууллагатай процессын хувьд сайжруулах боломжтой процессуудыг олж хараад үүнийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг тод жишээ нь болохоор түүхийд материалын захиалга байсан. Энэ дээр яадаг байсан бэ гэхээр манайх улирлын чанартай бизнес учраас одоо орлого их хэмжээгээр олсон саруудтай илүү их хэмжээний материал захиснараа бэлэн мөнгөний урсгалыг их хэмжээгээр ингээд хаагаад байсан. Энэ процессыг бидэд сайжруулах боломжтой байна гэж үзээд одоо л ер нь материал захиалга дээр зөв оновчтой төлөвлөлт хийж захиалж сурч байгаа. Дараагийн нэг том өөрчлөлт нь болохоор байгууллагынхаа бүхий л процессыг одоо санхүүгийн үзүүлэлттэй холбож сурсан байгаа. Өмнө нь болохоор яаж холбохоо мэддэг байсан бол энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээрээ хэрхэн холбох арга барилыг одоо сурч авсан байгаа. Тэгээд үүнээс үндэслээд бас цалин мөнгөтэйгээ холбож байгаа. Инхээр ажилчид болон байгууллага аль аль талд ашигтай үр өгөөжтэй ажиллаж чадж байгаа. За, аюулбэрийн үйлдвэрийн дарга байна. За, үйлдвэрийн дарга болоод удаагүй шинэхэн менежерийн хувьд менторшип хөтөлбөртөө 2 сарын хугацаанд ажиллахад маш их таатай байсан, маш олон зүйлийг сурч авсан. За, үүний хүрээнд болохоор миний хувьд хамгийн сайшаалтай зүйл нь болохоор процесс зураглал бүтэц байсан. За, процесс зураглалыг маш наривчлалтай тодорхой болгож өгснөөр миний хувьд үйлдвэрлэлийг хэрхэн удирдах уу, за алдааг хэрхэн олж илрүүлэх үү гэдэг тал дээр маш их зүйлийг сурч авсан байгаа. За, манай үйлдвэрийн хувьд болохоор массын үйлдвэрлэлийн хувьд эргэцийн хоногийг барина, бүтээмжтэй тулгуурлаж үр дүнг гаргана гэдгийн хувьд бол маш их том ажил байдаг. За, энийг болохоор хэрхэн үр дүнтэйгээ холбож KPI-аар үнэлэх үү, за хэрхэн процесс бүр дээр тулж ажиллах уу гэдэг зүйлийг маш их ойлгож авсан, сурч авсан байгаа. За, Голланд банкны менторшип хөтөлбөр амжилттай өндөрлөө. За, бид бүгдийн хувьд бол маш сэтгэл өндөр байна. Яагаад вэ гэвэл өнгөрсөн цаг хугацаанд ер нь бизнес төлөвлөлт стратегийг ер нь үүсгэн байгуулагч захирлууд хийгээд үндсэн багийнхаа гишүүдэд ингээд танилцуулга байдлаар хийдэг байсан л та. Тэгэхээр энэ дээр багийн дунд маш том үйл ойлголцууд ер нь өнгөрсөн хугацаанд гардаг байсан. Тэгээ жижиг дунд компаниудын хамгийн их тулгардаг асуудал бол сургалт өсөлтийн асуудал байдаг. Бид нэр одоо зав зай болон төсөв мөнгнөөсөө болоод бүх ажилчдаа яг дунд чатны менежерүүдэд юм сургах асуудлууд бол хүн дээр тулгарч байсан. Одоо энэ менторшип хөтөлбөрт хамрагцсаар бид маш олон сургалтыг үе шаттайгаар яг манай бизнестэй уялдаагатаар авсан учраас үр дүнтэй хэрэгжээд явж байна. Тэгээд миний хувьд бол маш сэтгэл өндөр байгаа нь өнгөрсөн хугацаанд нэг төлөвөө боловсруулаад түүнийгээ танилцуулахаар манай охтууд юм уу залуучууд урдаас ингэдэг байсан. Та хийсэн учраас бид ойлгохгүй байна гэж маш олон удаа хэлээд тэндээс бол бидний үйл ойлголцол үүсдэг байсан. Одоо ингээд яг хамтдаа хийсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үе шатандаа эхэлсэн явж байгаа учраас маш сэтгэл өндөр байна. Яг энэ цаг үед манай Evel брендийн яг цагаан сарын сизний үе эхэлсэн маш завгүй байгаа боловч бид хөгжил сургалтандаа цаг зав зарцуулаад ингээд амжилттай 2 сарыг маш бүтээмжтэйгээр өнгөрөөлөө. Ингээд ментор болон сургагч багш Голланд банкны хамт олондоо маш их баярлалаа.